Цингэн хөгжилжөө. За хардумэ яа энэ одоо Берлинд одоо 32 градус одоо. Шатлаа. Шат хийдэг. За юу юм нэ? Тайванда юу шатаж өглөө. Яг шатлаа. Өнөөдөр маш халуун өдөр гэхдээ манай Дима өнөөдөр бид 2-3-т хөрөнгөт бараг халж шít. Хөрөнгө өөрөө хөрсөн юм авцсан аажсан. Одоо өнөөдөр 3-т өдөр Дима бүтэнсээ өдөр Монгол явах гэж байгаа. Яг энэ эпизод гарах үеэр би Монголд цингэн хөгжилтэй гэдэг. Ингэсэн. Has description бичээч гэ. Би бол description бич title-ог маа description гэдэг. Тийм ааш одоо ажиллаж ажиллахгүй. Харин ажиллахгүй ганц хэрэг. Playtime хийлээ. Playtime 2 3 4 гэхэр чинь яг Playtime-ийн үеэр манай юу цацагдах юм биш үү? Nice. За. Playtime дээр байж би эпизод сонсч байж. За нэг Корийн гураа сайн бацхан уу? Сайн бацхан уу? Өнөөдөр жоохон гоё тайван гоё явж штэ. Эпизод 7-д биш ээ. 8 тавтай морилно. Энэ манай season 1-ийн финале байна. Вуу! Тэгээд манай season 1-ийн одоо бид хоёр финал гэж одоо энэ эпизодыг биччихэд нэг Димаг Монголоос иртэл нэг 2 week завсар 2 week үү 1 week үү 2 week те. 2 week завсарлана. Тэгэнгүүт Дима сайхан тоглолт моголт үзсэн BTS үзсэн ирэх хэвээр. Ярих юмтай аман захицсан. Контент цуглуулж байгаа дэрэн цаачаа. Тэгээ Монголд байсан ямар талаар ярий те. Тэгээ Монгол надад тааруул хай гэрээ. Од штэ одоо. Гэтэ нэрээ үнэхээр Дима манай подкастгүй хүмүүс юм уухам авч өгöd юм бэл. Үгүй. Үнэн шүү. Тэр 25 мянгийнхаа текилаг авч өгөөрэй гэсэн дотроос. Үнтэй текила луун. Үнтэй текила луун. Тесланд л суун. Очиж нөгөө одоо юугаа сонсож байгаа дээр I came aso гэдэг. I came aso. За I came aso гэснээс найзын намынаас ч ер нь хипхоп хөгжим юм хэр сонсдог. Би хипхоп. За одоо ясаахан дуу хөгжим ярина. Хипхоп сонсохгүй шүү дээ. Сонсолгүй явах хэрэгтэй энэ ч та. Хипхоп бүжилж ирсэн. Хипхоп их сонсдог гэсэн. Одоо ихтэй одоо үед нэрээ хипхоп сонсгоо хэлсэн. Одоо BTS гоё. BTS-ийн хоёулаа гоё. Өнөөдөр Beyoncé ярий. Тэг BTS яри ер нь дуртай дуунуудаа манийдийн амьдралд одоо гоё чимэг болдог дуу хөгжмийн талаар ярьцгаа guys. За BTS анхудаа үзэж байгаа сэтгэл ямар байна? Йоо амар би бүр одоо салганаад яаж чичрэхгүй орилохгүй гоё бичлэг хийх вэ гэд. Тэгтээ ингээ бас enjoy the moment баймаар л нуулна. Тийм бичлэг. Тэгтээ бас бичлэг юмэр байгаа хөх тэр. Тийм уцмацаас хэлээ тоглолтондоо зориулаад юм бэлдээд ш одоо. Харин шинэ уцтай бол чин тэнд iCloud ямар ч удаа юм. Гол нь гэтээ нэрээ гоё үнэтэй тоглолт үзэж байгаа юм чин гоё бичлэг хийгээд дурсгалтай үзүүлээс гоё л доо. Гэтээ яг бас enjoy the moment байсан зүгээр. Гэтээ андаа штэ. Яг ингээд амар гоё бичлэг ингээд дараа нь үзээд яг боломжтой юм дээр чи enjoy the moment болох гээд ингээ бичлэгээ хайцсан юмнууд байд юм байлээ. Тийм. Тэнгүүд ингээ үргэлжлүүлээ хальт бичихгүй явдаг гэж бас бодд юм байлээ. Тэгээ ингээд маа найзууд ингээ натаа хам тоглолтонд явахаар би ингээ амар чанга орилж дуулаад байдаг. Бичлэгнийх нь огтой ингээ заанд чи орилохгүй шүү. Одоо чимээгүй байж байгаагаар ингээ би бичлэг хийдэг. Бичлэг нэг 15 секунд чи жоо чимээгүй байж. Яг гой орилгоо дуулах. Яг гой хэсэг төр нуусаа бичлэг хийн штэ. Би нөгөөх нь орилж таардаг. За BTS-ийн TikTok авахд хэр байсан? Алцсан ёо хөлс нус одоо бүх юм л гарлаа ёо уйлж муулаад би чинь яг ингээл Ticketmaster ингээл ороод нөгөө нэг waiting room орно ш тэнгууд ингээд queue руу ороод те тэгсэн чинь ингээл урд 1000 хүн байна хэрэн би за 1000 бол окей штэ те би яг барцсан ингээл орсон чинь шууд зүгээр бүх юм саарл болцсон. За асуулууд нэг нэгээр байхгүй болоо. Тийм би тэгээд ямар муухай скамныхын амар хурдан нэг хүн баг одоо мэдгүй яаж тэгж амар олон тикет гинэ аваад байгаа. Наа чи юунод авахгүй юу? Ботнууд шууд тикет реселлерүүд автчихсан. Тийм тэгэл аргагүй л дээ BTS энтриг бол. Тэгэл би хүлээж байгаа л сандраал дахиад бүр refresh би тэр refresh button нэрээс залхатал нөгөөч бүр ингээд ингэтэл refresh button дарж агаад яг нэг platinum ticket байгаа тэгэхээр нүуний нэг keyboard-ны нэг бичлэг гэдэг чинь ингээд дараа л гэдэг тийм шиг. Тийм. Тэгээ ингээд дарж агаад ганц нэг platinum ticket авсан. Би 400 евроор ticket авсан. 400 gang shit яг зүгээр штэ. Money come and go. Let's go. Тэгээ BTS хизээш дахиж үзэх юм. Манай ч одоо хөгшөрж гин. Би ч хөгшөрж гин. Гайгүй садлж ахаа нэг явд чи ахи зөндөө хит үзэн яг мэдчихээн. Тэгэл анх удаага үзэх чинь 13 жил би фэн явж байгаа яг гарч эхэлснээс нь хойш тэгээд анх удаага үзэх чинь бичиж гин байна. Найз байна уу гэдэг. Найз байна уу?
байна. Камер дуу байна. Баг тогшоод байгаасаа камер. Sorry. Зүгээр. За минь BTS-ийн найзын Beyoncé ч бас. Юу? Анагийн Gucci is covered by a heart. Тэгэд өмнөх эпизод 2 эпизодыг харсан малгаан ингээ Carter гэж Cowboy Carter. Тэр бүр ингээ хажуудаа бол монголчтэй тий. Тий, монголч нь яг ингээ нүдэнд ингээ яг нүдийн болонд харагдаад юм л нөгөөт нь би тайлаад авцсан. Тэр Cowboy Carter-ийн merch-үүд нь бүр тасархаа тэр малгай заалгана аймаг гоё юм. Энэ бас Cowboy Carter ихтэй онлайнаар авч ирсэн яг энэ өнийг туурных нь merch-ус зүгээр яг альбомных нь merch. Хань Cowboy yes is circuit YouTube. Rodeo Chitlin. Тийм Rodeo Chitlin circuit гэсэн. Тийм Beyoncé чих гоё штэ. Одоо гоё Beyoncé-гийн юмыг ярих юм бол дуусахгүй штэ бас. Beyoncé чинь их би нүунийг юу ахгүй юу? Зүгээр л аваа. Тийм би нүунийг ийм visual artist амар дуртай. Бүх хийж байгаа юм нь ийм visualтай, бүх хийж байгаа юм нэг тийм зөвхөн дуу биш, зөвхөн хөгжим биш. Хийж байгаа үзэмж үзэгдэл харагдал те тэгэл visual тэгэл цаадах чинь нөгөө нэг юм одоо юм whisky-ний брэнд өсний hair care-ний брэнд Sacred гэдэг брэндүүд байгаа штэ тэднийх нь ингээл реклам нүртэл ингээ шал өөр бүх юм нэг тийм visualistic тэнгууд би амар дуртай тэгээ би анхаас нөгөө Billie Eilish-тэй гарч ирдэг байхад амар сонсдог байсан би тоор Billie-д амар дуртай тэгээд нөгөө яавд клип нь цаанаасаа нэг тийм simple мөртлөө амар гоё нэг цаана утгахтай ч юм шиг тэгээд яг нэг тийм юм артистик зүйлэнд би амар дуртай байхгүй тэгэл сүүлд нөгөө нэг kid season kid үлээ бас нэг rapper тэр бас гарч ирэхэд нэг тийм бас rapper хэрч ингээл клип нэгсэн чинь нэг тийм партийн дунд те мөнгө зүнг шидэл ингээл тийм биш заяо тэр rapper-ийн болохоор ихтэй нэм storyтэй түүхтэй тэгэл зураг бараг л ингээл short кино энэ төр хийж мэдсэн тиймэрхүү артистууд би амар дуртай байхгүй тэгээ угаасаа одоо кино урлагийн сургууль сурж байгаа хүн тэгэл ер нь ямар нэгэн visual юмд амар сонирхолтой байсан тэгээ Beyoncé болохоор хамгийн ихний тийм хүн байсан байхгүй миний хувьд ер нь тэгэл яг тэ анаа чи амар hot and sexy те тэгчээр анхны Beyoncé-гийн self-titled Beyoncé гэдэг альбом нь гарахдаа 15 хэдэн дуутай тэгснэ 15-уулаа music видеотой хамгийн анхных нь уу? Тийм үгүй хамгийн анхны visual альбом нь тийм. Окей. Шууд ингээл boom iTunes дээр ямар ч pre-sale ямар ч одоо юу teaser юу ч байхгүй. Шууд 5 дахь өдөр. Тэгэл хүмүүс нэг юм бичлэг байдیں۔ Нэг онлайн дээр ингээд хоёр найзууд ингээд видео коллоо юм ярьд. Тэд нар контент хийдэг гардаг байхгүй. Гэсэн чи wait a minute I think Beyoncé just dropped an album гэсэн чи wow гэ бөөнөр орж мардаг. Яг тийм байсан байхгүй. Тэгээд нэг ямар ч promotion байхгүй. Шууд бүгдийг 15 дуу 15 клиптэй iTunes-аас судалж аваа сонсоорой. Тэгээд штэ. Тухайн үед артистууд 3 дахь өдөр дандаа нэг шинэ дугаар релиз хийдэг гэсэн 3 дахь өдөр байдаг гэсэн. Одоо тэгээд Beyoncé 5 дахь өдөр юма постснаас болоод 7 хоног болохын 5 дахь өдөр артистууд дуунуудаа цацдаг болсон. She's changing the game. Yes. She knows what she's doing. Change the game with that digital drop гэдэг үг гэдэг дуун дээр нь. Stop the world гэдэг. Yeah, world stop. Тэр чинь өөрөө хэлж байгаа штэ. Change the game with that digital drop. Өөрийнхөө тэр альбомыг хэлж байгаа байхгүй. Анаач гоё шүү. Гэхдээ хамгийн надад Beyoncé яг амар таалагддаг юм. Performance хийдэг. Damn she can perform заяа. Бүр ингээд нэг юм артист хүн одоо дуучин хүн чи ер нь бол үзүүлдэг хүн байгаа штэ. Тэгэхгүй ингээд би яг миний ингээд амар хайрлж ирсэн зарим артист очиод үзэнгүүд арим урамгүй байдаг заяа. Тийм ээ би Сезаг үзэж яа би яасан гэж. Би Beyoncé анхудаа Renaissance үзээд бүр opening night үзэж байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээ VIP дэнтэр үзээ те. Хэдэн онд? Тэр чинь 2023 оны Stockholmд opening night. Ямар ч бичлэг зураг байхгүй. Тайз майдсан ч хүмүүс ямар байгааг мэдэхгүй. I was one of the one to there to see the stage on the first day. Тэгээ нөгөө нэг stadium tour явж байгаа штэ. Шведэд байдаг stadium болохоор юм дээвэртэй. Төнгүүд хамгийн ихний тоглолтоо тэнд эхэлж байгаа байхгүй. Яа гадаа юм уу? Тийм. Гэтэ гадаа ихтэй зүгээр дээврээр хаазан. Тэгээ нөгөө нэг босод стадиум нөгөө нэг тайзгүй стадиумнууд чинь хүмүүс drone интернэсгээд spoilчдаг байхгүй. Дөнгөж Beyoncé тэнд эхэлж байгаа байхгүй амар аргатай. Тэгэл бид бүр яана юу үзхийг мэдэхгүй тэгэл ингээл ороод амар том тайз мэз хараад хүмүүс чинь би шүү TikTok оронгууд ингээл яг хажууд байгаа хүмүүс TikTok постлаад баг news reporter-ууд хамт тоглож моголцсон ингээд сууж байгаа штэ. Тэгэл тэр тоглолт дуусаад би магаш Берлин буцаж ирсэн чинь маа дүү Сеза хамт үзьгээ Сеза үздэг байхгүй. Би бүр ямар утгартай юм бэ? Boring. Sloppy. Сеза үзчихэд Beyoncé үзсэн бол бас арай өөр юм уу? Амар өөр хоосон. Гэтэ яг хуу Сеза бол гоё лсэн л та угаасаа тэгэл би ч бас нэг тэнэг хүн биш шүү дээ тий. Улаан цай Beyoncé Сезатай ингээл харьцуулаад тийхгүй л дээ. Гэтэ ер нь зүгээр л нүд нэгдсэн л дээ. Гэтэ like
Beyoncé ч ингээд she can dance, she can sing. Тэр нь ингээд бусад артистууд ч гэсэн ер нь перформанс дээр амар анхаардаг болчиход байгаа сте. Яа тэгэхээр миний бодлоор одоо 21-р зуунд short film, одоо short video те TikTok интерес ахуулаад хүмүүс тоглолт үзэх болгондоо бичлэг гэдэг. Тэгээ үзсэн юугаа шууд ингээд репортлоод ингээд шууд постлог. Тэнгүү чин хүн тайзан дээр sloppy performance өгч болохоо бэлчиж байгаа байхгүй. Дөнгөд одоо тэгэл K-pop тэгэл сүгэлд Zara Larsson тэгэл өөр хинүүсэн Pink Panthers интернет бүгд юм visualistic юм дээр анхаардаг те. Тэгэл тийм жүжиг үзүүлж байгаа ч юм шиг бас. Тэр хүн тайзан дээр байгаа at any moment бүр хизээч хамаагүй тэр момент нь бичлэг болоод social media дээр үлдчих боломжтой болонгууд stage presence те бүх юм дээр ингэж анхаарч махаарал тэр нь амар таалагч байгаа. Хамгийн гол нь яг урд нь менеж ч одоо бас яг шууд их юм бол мөнгөө төлөө тэр хүмүүс ч одоо менежийн мөнгөөр бас жоохон цалинжиж байгаа шүү дээ. Тийм угаасаа бүтэн мөнгө авч байгаа шүү. Тэр хүн чинь ажиллаа хийж байгаа юм чинь бас тэгээд тэр ажлаа үзүүлэх ёстой шүү дээ. Тэгээ гол нь одоо ингээд одоо чинь туур эхлэний өдөр амар энержетик шаажснаа сүүл рүү ингээд унтсан дээр үе дэгдэглэсэн шүү дээ. Яг тэ дээр үе артистууд ч нэг амар баг мөнгө олдог байсан болохоор бараг л нэг туур гэсэн чинь 100-д 200-д нь тоглож чаддаг. Michael Jackson бичлэг өгдөө шүү дээ. I hate the tour but you know that it's true that I hate touring гэсэн чинь нөөсөн. But like can you нүлээ тэр хүмүүс нь репортер гэхдээ нэг тийм негатив талаас нь харахгүй таны гоё талаас нь хэлж штэ гэсэн чинь за би ихтэй яг одоо хэлэхдээ чи үнэн мэдж байгаа та ингэвтэй. I love the tour гэж. Тэр бичлэг мэдгүй юу? Шал хотлаа гэсэн чинь хүмүүс нь инээгээд бөөнөр шоолоод. But he was funny guy. Нэр шүү. Тэгээд одоо тэгэж амар их тоглолт хийхэ болцсон. Тэгээ хүмүүс ч нөө нэг ингэж одоо Европын том хотуудад том газрууд нь янгуута бүх хүмүүсийг эндээс цуглуулж team тактиктай янгууд чинь ядарч мадрахгүй. Тэгэл every tour, every concert, every show is their first time seeing that artist. Тэнгүүд ингээл яг анхны үед яг эхний өдөр тоглож байгаа юм шиг л энержигээ барайл тэгж тоглолдог. Тоглохыг амар хичээдэг болцсон юм шиг л ихтэй тэр нь бас зүгэлтөө. Тэгэхгүй тэгэл чи closing date үзсэн гэсэн чинь нөгөөдөл нь бараг л өвдцэн ханаад үрцэн. Бараг сууж муугаад урдаас ингэж харж байна. Тэнгүүч амар урамгүй штэ. Харин яг яагаад би BTS-тэй амар дуртай вэ гэхээр BTS ч яг үе тэм жижигхэн компаниас гарч ирсэн. Одоо Герман солирчны Солонгос ч одоо YG, SM, тэнгүүтээ JYP гээд гурван одоо яг амар том галзуу байсан. Одоо яг hype гээд бүр том болцсон. Гэхдээ BTS made the hype заяо. Тэгээд яг өөртөө болохоор Big Hit Entertainment гэдэг одоо компани доор явдаг. Жижигхэн компаниас эхэлсэн зүгээр л нэг юм гаражын дотор хамт ингээл зүгээр дуугаа хийдэг байсан 7 залуу. Тэ хамгийн жоохон одоо миний хамгийн хайртай артист Jungkook, JK болохоор тэр дөнгөж нэг 16 мургаад эхэлчихэж байгаа. She be horny when he sees. Манай Дима нөө эртээ Calvin Klein-ийн реклам дээр Jungkook тоглолцсон байгаа байхгүй тэгс чинь. Үхлээ бүр бараг очоод долоолаа. Хамаг юм яриа нагаа тий. Үнэн that's the truth. Димагийн өрөөл оронгууд хитэн 7 залуучууд урдаас шээ. Баахан энэ тэнд 7 залуучууд ёо. Тэгсэн юу лээ өөрөө хаяада харахлаар айгаад байдیں۔ Яг нөө манай зөв төрсөн өдрөө надад альбом бэлгэлсэн сүүлийн Living Legend гэх тэрэн дотор амар олон зураг мурагт. Өөстө би ч бүр хараал тэгжсэн би ингээд шууд хан амар цагаан харагдаад харин бам миний өрөө ингээд зүгээр бараг дүүрцсэн зөө. Тэгээд хаяа ингээд яг зурнууд нөө дандаа яг урагшаа харсан юм хажууд шаа харсан зураг ерөөс байхгүй бөөнөрөө долуулаа яг нааша хараа нагаад. Тэгээ worship яг хараа. Өглөөс ирэл хамгийн ард байгаа мэт 7 заа. Урдаас яг тэр 7 хараана. За за. Биас тэр нэг Beyoncé-гийн vinyl entertainment бас юм авраг юм ганц постэр байдаг байхгүй тэгс тэр амар юм шалтан заяа тэр юм амар юм cowboy-ийн хувцс муцтай тэгснэ ингэсэн зураг байдаг байхгүй тэгээ за одоо тэрийг одоо хан дээр өлөх гэж цаашаа хүн амт орж ирэл одоо юу гэж бодох юм орж ирээ хар угаасаа би manifest Beyoncé-г шалтангаар нь manifest хитээ нэг өдөр Beyoncé миний өрөөнд дотор ингээ шалтна. Би ч одоо тэр чин she's mother тэгж manifest болохгүй. Calvin Klein-тэй орж ирнэ байх аа. Болно штэ бандажтайгаа ороод байна. Чи Calvin Klein-ийн рекламны постерын өрөөндөө өлгч. Яг manifest би тэдрийг орж ирээсээ бишээ зүгээр хэзээ нэг өдөр яг уулзах байх л гэж бодож. Яаж ч уулзах гэдэг юм дий. Гэхдээ тэгтээ нэр явж байгаа зүг годомч таарах ч юм бэлөө. I don't know тий. Гэтэ нэг тийм одоо ингээл дуу урлаг хөгжимч нь одоо ингээл дуучид ингээд яаж байгаа штэ. Ер нь л амар хамгийн хүчрэх хүмүүсүүд энийг болчиход байгаа штэ. Ер нь ирээд одоо ингээд globally хөгжим хийдэг хүмүүс те. Тэнгүү тэгэл хайда бодно ш яаж ингэж одоо ингэж одоо ингээд
бит хоёр шиг одоо ингээл юу ч мэдгүй ингээл дуу ингээл подкаст хийж байгаа шиг юу ч мэдгүй дуу хийдэг байсан байж таараа шүү. Тийм яаж гинт тэгэл дуусах юм байна гээл те. Яаж тэгтээ амар тэгж ото болно гэдэг бас амар те. Одоо чинь ийм одоо Zara Larson-ийн тэгээ дуучид одоо саяд болоод байгаа шүү дээ. Ер нь бол одоо гэтээ гэлэн би бол мэдж байгаа байхгүй Zara Larson би 10 дүү өмнө л нэг was a crush яасан тэр үесэн мэддэг дуунууд нь байгаа. Гэтээ одоо их шиг юм бол байгаагүй. Би тэр үеэс нь л мэддэг байсан. Тэгээ одоо ингээд явсаар хагаад одоо ингэж момент авч байгаа. Би бол тэрийг хараад ойлгоод байгаа байхгүй окей хүн хөдөлмөрлөх хэрэгтэй зогсолтгүй явсаар хагаад ийм юм төрчин гэж мэдж байгаа. Одоо жишээ нь Beyoncé бас би дээр үе ингээд түүгүүдийг мэдэн л дээ ихтэл одоо ингээл one of the one хүмүүс байгаа даа штэ. Madonna энтер тэгэл тэр хүмүүсийн яг сториг нь сайн мэдэхгүй штэ. Тэгэл Shakira энтер ч гэсэн. Тийм анханасаа л байдаг ингээл. Тийм наа жоохон байхал байсан одоо ч байсаар л J-Lo энтер гэдэг like how. Тэгээ тэр чинь бас нэг амар хөдөлмөр ах л та. Тэгэд одоо ингээд жишээ нь одоо Michael Jackson ч юм уу тийм нэг амар iconic хүмүүс байгаа штэ. Тэдний дуунууд нь ингээд одоо хүртэл хүмүүс сонссоор л одоо хүртэл бэнийд бүжгэлсэн. Дуун явхад манайд галзуурхдаг хэвээр тийм ингээд бүр ингээд насаараа ингээд өнгөрсөн ч гэсэн ингээд дуунууд нь ийм амар од байна гэдэг бол бас actually crazy. Сүүл нүг одоо би ингээд BTS-ийн бичлэг юмнуудыг ингээд үзэн штэ. Тэгээд би угаасаа ингээд яг artistic visual-ыг ойлгож байгаа штэ. Энд ч угаасаа ийм артистууд ийм хийдэг. Гэтэ би ингээд өөрөө бол амар шүтэж сонсдгоо мөртлөө би бол яг тэр ямар production ямар юм хийж байгаа юу хийх гээд байгааг мэдээд байгаа штэ. Би ч бас нэг урлаг хүндэлдэг хүн байгаа штэ. Тэгэхгүй тэгэл сүүл бас нэг Met Gala дээр энэ жилийн Met Gala дээр нэг ямар жишээ юм бэл нэг эргэтэй жишсэн заяа. Тэгсэн чинь нэг энэ жилийн Met Gala дээр Beyoncé co-chair хийжсэн шүү дээ. Яг хамт нэг хостелж байсан. Тэгчээл хамгийн сүүлд орж ирээл амар би чанд үзүүлээд хүчээр үзүүлээд үзгээр үзүүлээд байсан шүү дээ. Би нөгөө үзээд. Тэгсэн чинь нэг жүжигчин орж ингээд улаавсаар алхаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүх репортууд Beyoncé-гийн талаар ер нь талаар асуугаад байгаа байхгүй. What's your favorite Beyoncé song гэдгсэн тэр жүжигчин оржсэн. I don't know. Bro, what are you doing there if you don't know who Beyoncé is? Тэгэл team им урлаг ингээл би Beyoncé сонсдог, би BTS сонсдог. BTS гомо. Bro, ви дэм хүмүүсийг амар дургуйш. K-pop сонсдог гингүүт нэг ийм юу гэсэн юм бэ? Like come on. Чи pop music-ийг үзэн ядаа чи cool болохгүй, чи nonchalant болохгүй. Чи K-pop сонсдог гүү байлаа гэхээр cool болно гэж. I get it. Чи ойлголоо чи гоё том модель Steven Sufjan өөр юу гэдэг нэг тийм deep одоо сонсдог байж болно. Тэгснээ өөрсдийнх нь сонсдог артист гүнгүүд нэг. За одоо хүн артист молон цааш яг нэг наад захын нэг хэдэн артистаа нэрлэн очиж за би тэгэл. Yeah, чиний дуртай артист чинь Cigarette After Sex үү те. Гэтэ яг гоё ойлголоо. Гэтэ чи тэрнээс нэг наад захын нэг юм сонир тэрнээс өөр артист мэддэггүй те. Тэгснэ би Cigarettes After Sex сонсдог. Нэг cool болох гээд ч юм шиг тэгснэ Kurt Cobain энтер гэл. I love him. I really love him. I love him. Гэтэ нэг юм хутлааны cool болох гээд тэр хүн чинь амар том марсан, амар артист хүн шүү дээ. Одоо хүртэл ингэ дуунууд нь алдартай. Тэгэд нэг наад захын ингээл нэг юм Metallica гэл нэг цам зүмсэн тэр Metallica-гийн талаар ч мэдэхгүй заяа. Яг I'm sorry. Nirvana гэл өмсөн. Яа, ямар ч дууг нь мэдэхгүй баг нэг наад захын нэг 3 дууг л нэг нэрлж чадах байх зэ. Хүн болгоны мэддэг нэг 3 дуутай. Тэнгүүтээ би хүртэл тийм сонсдгоо, мэддгүү одоо ч Metallica байд юм уу те. Тэдний ингээд цамцыг нь хизээч хүсч чадахгүй байна. Ер нь үнэн штэ нэг тийм гоё артистыг ингэж гоё ингээл inspired болоод гоё ингэж хүний юмыг сонсоол үзээл тэгэж шүтэж явах ч амар гоё. Тэнгүүч ингээл хүний нүд нэгдэн сонсол нэгдэн те. Тэгэл тоглолт моголтон дээр ингээл найз өхнөө дагаж ирчээл те. Би яа тэгснэ би бас Beyoncé-гийн тоглолт моголтон ингээл очингууд чи найз өхн нь ингээл амар сонсдог тэгэл ирцэн тэгчээл ингээл дуртайгаа мэддэхгүй дургуйгаа мэддэхгүй тий. Амар муухай харж тэр хүний тиктийг ингээд авах гэж аваад тэр хүнийг авах боломжтой зөндөө байгаа байхгүй юу? Тий. Enjoy it. Яа. Хүм муулдаг подкаст олоо наацсан үү те. Имерсэн эпизод дээрээс амар болсон бүр хөрөж. Гэтэ нэг тийм ингээл моментиг enjoy хийдэг хүмүүс би бас амар дургүй байдаг чийл ингээл бараг л нөгөө нэг аялаад ирсэн байсан чинь гадаалan байна би алахгүй гэдэг ч юм уу те. Тэгснэ ингээл мэдгүй би тийм хүмүүс амар дургүй партин дээр ирчээл тэний юм шиг мохорцоогаал байдаг. За if you're having back to music. If you're having a moment we get it. Гэтэл бас юм гоё enjoy the moment байл та гоё дуугч юм сонсъё л та. Гоё юм олж мэдээ л та тий. Sometimes you just need to keep your thoughts in yourself. Yes, наач чиний л бодол. Наач чиний л бодол зүгээр дугаа тий. Гоё ингээд арт хүндэлдэг хүмүүстэй харьцах гоё штэ. Йоо, эхний болзоонд явна заа. Эхний болзоонд яваал чи
чи юу идэг вэ энэ гэл ингүүт чи ингээд нөгөө хүн чи ингээд би тийм асуулт амар дуртай шүүмтэнд ингээд уулзангууд чи юу идэг ингээд тэгэнгүүт чи нөгөө хүн чи өөрийнхөө хийдэг юмыг ярихын тулд ингээд нүдэн насаал гэрэлтээл би юм хийдэг тийм хийдэг тэгээд би гэдэг гисэн тэгээд ингээд тэр хүн ямар хөдөлмөрч тэгээд өөрийнхөө сонирхдаг юмыг ингээд яаж гүйцэхт ингээд хийж явж гин би бас яг хальт ингээд харлаа сая тийм тэр хүн юмаа ингээд хийхэд бол хэр хөдөлмөрлөдөг энэ төр ингээд юмыг харангууд чинь тийм хүмүүс амар дуртай тэгчээр хажуугаар ингээд одоо урлаг ойлгодог, уран зураг ойлгодог, музей явж үздэг, энэ тентхийн exhibition очдог. Юм ярахад нэг юм уунтай. Тасархаа тэгснэ нэг хүмүүс нэг худлаа басны музей энэ төр үзье гэж ярьдэн ш. Одоо Берлинд бол нэг Museum Island гэж байдаг байхгүй. Одоо нэг тийм голын устай хэсэг дээр 10 хэдэн музей байдаг. Тэрэн дээр ингээл хүн болгон ингээл date meeting жонгооч. Окей, музей орё гэж тэгтийн. Тэгэл дагуулаад оронгууд чинь л гарыг гарах болохгүй мó? Гарааг болцсон. Ямар халаа юм бэ гэж мэгэл тээ. Одоо үдч дуусаагүй. Төмөд чи зайлж би үдч дуусаа тээ. Парисын Louvre музей байгаа шүү дээ. Яаж хэлдэг? Louvre хэм музейд ороод тэр үнэхээр амар том музей. Тэр тийм за чи ихлээр 7 хоног үзэх ёстой гэдэм биш үү? Би чинь тэр үедээ яг нөгөө гэрийнхэнтэйгээ ам автагаа яваад лүм өнөртөө би чинь жоохон байсан хэдэж 19-тэй. Яг очиж нөгөө яг харах ёстой юмнууд л хараад нөгөө баримл мөрөөлөө зураг мөргө харах гэж ороод тэрийг хараад надад болчихж байгаа байхгүй тий. Мона Лизагаа харчаал ханцаа гэ. Тэгээд яг тэр үед тэгсэн чинь манай аав марчуудаа бас энэ эдийн өмнө момо уншдаг. Тийм хүмүүс шал өөр ингээл зураг болгон дээр ингээл бүр баруун зүүн талаас нь хараад би бүр ингээл аавыг хараад аавыг тэгээ жоохон би дуурайж маяглж харж агаад гү нэр ингэж харах хэрэгтэй юм биш гэж ойлгож байгаа байхгүй. Ингээд тэр чинь ямар будгаар зурсан, ямар материалаар зурсан тий. Ямар учиртай энэ тэрэгээд тэр би бас яг орхол энд ирээл орж байгаа шүү дээ 2021 онд орсон баха. Тэгэхэд нөгөө би дүүтэйгээ Азаатай хамт явж исэн чинь Азаа бит хоёр нөгөө ингээл зураг болгоно ингээл амар бишрээл ямар авраг зураг яаж ингэж зурд юм бэ гээл ингээл хүчтэй гараар зурсан зураг тий. Тэгэл ингээл дотроо нөгөө Beyoncé-гийн music video Beyoncé тэр бүгдийг хааснаа дотроо music video хийсэн байл яг. Тэгэл тэр мөрийг бодоод тэр мөрийнхаа өмнө очиод би бүр ингээл ингээл амар бишрээл байжсэн чинь бит хоёр 2 цагийн дараа Claude Monet-гийн музей нэг зургийн музей үзэх цагтай. Тэгээ тэрийг алчсан болгоос ахиж хийж орох боломжгүй. Тэгэл заа үнэхээр 2 цагийн дотор амжуулах юмс амжихгүй мэлээ. Тэгээд 7 хоног үзэх хэрэгтэй юм. Тэгэл үнэхээр сайд байна гэхдээ ингээл хагаслаа л хайсан. Тэгэл за одоо гарах болохгүй лаа. Тэгснээ Mona Lisa-тэй зураг авахсан чинь би Азаагийн зургийг хит дарцсан гээд ингээд дарж байгаа штэ зургийг ганц олдож байгаа юм гээд Азаа миний зургийг 3 дарчаа яваад өгсөн байл яах вэ? Тэгээд угаасаа хүмүүс ойшрлаад байгаа. Тэгээд ингээд гарсан чи би уурлаад Louvre дотор уурлаа наачж байгаа юм чинь. Би чиний зураг ингэж авч байгаа чи ингэж 3 цоод дараадах тэгээд ингээд цаашаа 30 минут ууртаа алхаж байгаа байхгүй. Тэнгүүтээ би гин зогсноо. Хизээч юу н ахиж энд орж цаг болох юм байл. Ахиж явж ойшлээ. Mona Lisa л очигээд буцаа явсан чи нөөтийн таг дүүрээ очтой заа. Тэгээд 30 минут алдчихаа. Тэгээд бүр жинхэнэ юм авчиж байгаа юм. Авцсан. Тэгэл заа тайвшаа тэгэл гоё уран зургийн дунд одоо уурлаад явах вэ. Тэгэл одоо гарч байгаа юм. Тэгээд Claude Monet-гийн зураг мураг одоо ингээ хөгжим ярьжсэн аа. Ер нь урлаг уран сайхан л ярьж байна да энэ эпизод дээр те. Claude Monet-гийн тэр авраг том зураг бас ёо ингээл бүтэн өрөөний ингээл таал ингээл яаж тэг зурдаг байна бурхан минь. Тэр одоо хідэн цагч зориулж би намайг хизээч тийм зураг зурх юм бол би зурхгүй. Тэгэл одоо тэр Louvre дотор хийсэн Beyoncé-гийн Ape гэдэг Jay-Z-тэй дуулсан дооны те тэрний ингээл music video ингээл хийхэд би ч ингээл одоо ингээд анх хүмүүс гарч байхад анх тэр music video гарч байхад би бүр ерөөсөө Европт хүл тавьж үзээгүй угаасаа Монголд л байсан тэгэл хараад ёо ямар галзуу юм бэ гэж би ингээл худлаа бодож байгаа штэ. Нөгөө хүмүүс чинь ингээл комментаар ичээл ёо Louvre-г хааж байгаа Louvre дотор music video бичсэн байна гэх. That's actually iconic. That's crazy. Би яг өөрөө ингээд алхаад орсчихгүй. Яаж энэ барилгыг хаах уу? Яаж хитэн дөрөв төлсөн байх уу? Хамгийн түрүүнд хитийг төлсөн байх уу? Энэ одоо улстай ярьсан байгаа юу? Тэгэл одоо Paris яаж ингэж хааж ингэж бичдэг байна гээл. Тэгэл нөгөө шатматаар нь явгооч ингээл. Тэгээд тэр чинь ингээд music video хийнэ гэдэг чинь зүгээр нэг хүмүүс ирээ бүжиглээ цааш ам бариад ямар уцаараа бичлэг гэж байгаа тэгэхгүй шүү дээ. Бүтэн film, киноны баг орж ирээд ингээд гэрэл мэлийн тайл ингээд production орж ирж байгаа шүү дээ. Тэгэл тэр мөрийн бодонгууд вау. Гэтэ нэрээ I'm glad би нэрээ Beyoncé-гийн fan байгаад үнэхээр баяртай байна. Crazy. Imagine if I was a Nicki fan. Okay. I would call myself if I was a Nicki fan. Яг манай их ч одоо л жоох яатсан л та. Одоо юу ч гэмээр юм те. Тий, тухайн үед бол гоё байсан. Дуунууд нь бол гоё те. Starships super bass гэдэг. Super bass. Super bass энэ ч та
Миний тэгээс галзуу одоо яа галзуурна хэвээрэл байгаа. Pull up in a monster, Udama be a gangster. With a bad bitch that came from Sri Lanka. Yeah, I'm in a tanka, kala awele wanka. You can be the king, but watch the queen conquer. First things first, I'll eat your brain. And I'ma start rocking gold teeth and fangs. Cause that's what I'm at the fucking monster do. Hairdresser from Milan, that's the monster do. Monster, yes, he isn't. That's the monster, sure. Young Money is the roster and the monster cool. And I'm all up in the bitch with the funny face. And if I ain't know that's cause my money. But let me get this straight. Wait, I am the Mickey? But my feature, I must have 10 times your pay. 50K for a verse, no album out. And money's so tall and my Bobby's gonna climb it. Тэр нэмэ гоё шээ. Да. Then bitches so mad that mine. Үгүй мэдтгүй наац. Энтэй ингэ суух. Nicki Mickey story is шүү. I'm so sad that she's a MAGA now. За back to BTS. Back to BTS. Би бол BTS-ээс юу ярих гэж байгаа марцчих. Тэгээ Cat-а одоо илээ өөр K-pop юу сонсдог лээ BTS дуусаад. BTS ярмаар байна. За sorry. Тэгээд ингээд жижигхэн компаниас гарсан ингээд би яагаад ингээд амар дуртай гэхээр яг ингээд нөгөө яг жижиг юмнаас эхлээд одоо амар болсон шүү дээ. K-pop гэдэг юунаас гарсан ч гэсэн одоо ерөөсөө нэг тим байха юм болцсон шүү дээ. Нөгөө нэг K гэдэг юм бараг алдаад одоо pop болоод одоо дэлхийн хамгийн iconic band гэж явж гин те. Бараг одоо Backstreet Boys-ийн хойноос орох гэж гин яг үнэндээ те. Бараг Beatles-ийн бараг яасан гэлээ. Beatles-ийн баг авч исэн бараг хамгийн том тим бандны юм бараг тим хэмжээнд тооцогдохоор явдаг гэдэг. Тэг яг бас тэрнээс гадна за тэр амар одоо болоод байгаа болохоор шүтээд байгаа биш шүү. Бас би яг хүмүүстнээс амар дуртай. Яг ийм үзэгчтэйгээ хандж байгаа хандлага байгаа байдлан дээр одоо Army гэдэг юу fan base ямар амар хайрлтын те. Тэрийг өөрсдийг ингэж байгаа хүмүүсийг буцаага тэр хайрладаг нь хайр надад амар гоё. Би яг нэг юм дээр амар юу анзаарсан. За нэг 21 онд биш ээ хэдэн онд 23 онд юм уу? Blackpink үзвэ минийд. Тийм. Тустай яг нэг очиж үзэж байгаа. Blackpink-ийг чинь би бас тэр үед амар гоё шүтдэг. Би одоо ч дуртай. Бүх дунд амар гоё хайртай Jenny-ийн бас соло альбом бол амар байсан. Яг би 2024 онд амьсгалаа байсан. 25 онд лөө. Тийм. Хэдүүл өнгөрсөн жил чинь Like Jenny гээл те. Тэгээд яагаад Blackpink тэр надад яг амар юугаа алдсан бэ гэсэн чинь яг дөрүүлээ шал өөр дөрөн төрлийн юм байсан. Тийм. Performance үзүүлэхтэй. Манай Jenny-г болов тэр таалагдаагүй гэж юу? Тийм. Яг нэг багц байгааг юм шиг санагдсан. Яг уул нь ингээд бахар чи boring юм шүү юм уу? Үгүй яг ингээд нэг юм адилхан ингээд ирч хүчин биш аахгүй. Юу гэх energy нь шал өөрөөсөн баггүй. Дөрүлэнгийнх нь BTS-ээр болохоор долуулаа бүр ингээ хамаг юма зориулаад ингээл өхөнгөө алдах гэж амар бүжиглэж хэдэн хоногч хамаагүй ингээл те. BTS ерөөсөө хизээч тэрийг алдчих байгаагүй амар юм гоё энергитэй явдаг, энержитэй. Jenny яг миний үдсэн тэр өдөр мөрхийн амт ядарсан л байсан байх л та. Jenny Берлин дээр жоохон одоо ингээд чиггүй Jenny-гийн фэнүүд намайг барай идчихгүй. Sorry. Би тэгтээ амар хайртай ш. Өнгөрсөн жилийн миний хамгийн хайртай артист Jenny болсон шүү. Уучлаарай. Тэгтээ яг манай яг тэрэн дээр яг перформанс дээр амар алдсан. Цаа чин жоохон гурилдсан. Тийм амар те. Цаанаасаа л нэг амар энерги баг. Lisa болохоор өстө бүрэг гээл те. Яасан гэл. Маань Jisoo бол яг угаасаа л cute байрал те. Rose болохоор амар гоё бас ингээл. Гоё ингээл дуулаад гитар метар. Jenny яг тэр өдөр ядарсан байсныг бол үгүйсэхгүй. Гэхдээ миний анзаарсаар манай дөрөв яг дөрүлээ нийлээ Blackpink-гээ явахаараа жоохон энерги багассан. Solo career-үүд нь болохоор амар зайлшгүй. Lisa Mila ч бүр өстө амар бодож байна. Бараг James Bond-ийн Bond girl болох гэдэг гэж бодож байгаа шүү дээ. Гүм шиг үлээ тэр худлах. Гэтэ тийм болчихлаа гэлээ. Гоё Asian representation. Тэг би K-pop бол амар хайртай. Ягаад тэгэхээр уусаа яг хөгжим ер нь яг амар хөгжим ойлгож эхэлсэн гэл K-pop-ос эхэлж ш. Над дээр бол би Монголд угаасаа л ер нь Wonder Girls, Girls' Generation, EXO гэлтэй. Уй. Ингээд идэг юм уу? Сананге нананы. Тэгтээ нага. Wonder Girls ч нэг tell me гэлтэй. Хүй би мэдэн штэ. Тэгсэн нөөник. Nobody. You. Яа. Iconic. Тэр хүмүүс чинь ингээд тэгж од болохын тулд K-pop хүмүүс чинь ингээд түрх одод чинь ингээд тийм од болохонд амар их бэлтгэгддэг 7-8 жилдээ өдөр шөнөгөө жоохон бараг 10 настайгаас эхлүүлээд тэр мөрийг бодхоо надаа ингээд ямар амар юм зориг вэ. Гэсэн K-pop ч одоо өөрөө яг солонгост бол амар юм том одоо юу байгаа штэ. Тэнгүүд тэнд чинь бас тэрийг давж од болно гэдэг ч амар хэцүү байхгүй нөгөө хамтлагаа дагаж.
competition амар өндөр. Гэтэ тэр яг нүуник Blackpink-ийн юун дээр documentary гэдэг чинь Netflix-ийн documentary тэрэн дээр яг ингээл амар юм өрсөлдөөнтэй байдаг харуулсан. Тэр нь амар гоё таалагдсан шүү дээ. Нэг тийм back story энэ төр нь гараад Blackpink-ос үзэхэд нэлээд гоё visual гоё хамтлаг байсан. Бичлэг pause. Дуу бол сайн байсан. Дууралт сайн байсан. Тийм дууралт Монгол тэгээд ер нь production амар сайн. Солонгосын production угаасаа амар сайн байдаг. Crazy. They know what they're doing. Тэгээд юу Jisoo надлуу яг хараа наачтай. Үгүй тийм бичлэгэн дээр чинь бүр яг нөгөө нэг би нэг бахан цагаан октод доон сууж байсан чинь ганц Аз залуу нь өсөрж байгаа учраас харахаас явах үү. Тэгээ харчаад ингээд Нас тэр нэг юм идэгөө your YN moment гэд. Ямар Your YN гэдэг нь your name гэж байгаа. Тэр ойлгочоос одоо нөгөө fan fiction дээр нөгөө нэрийн YN болгох шүү. Тэгсэн чинь ингээд ном уншаа. Тоглолтын дээр ном уншаа зогсчихсан гэж. Тэгвэл нүүдэл нь харахасаар аргагүй. Chill chill different. Тэр моментнээс юм нэ. Бра тийм ном уншиж худардаг залуучууд дургүй. Надрал хараад байна ч яг үндэ хэдэн мянган амтны яг чам руу яг яаж шарах юм те. Bro, imagine Jacob Elordi бензин хийж захта ном уншина. I could never. Би юушээ номоо тавьчаад бензинээ хийчээд номоо 50 уншихад бодно. Үнэхээр ном уншдаг хүн байсан ба. Performative male. Matcha drinking, tote bag carrying, book reading, damn performative male. За яах. Гэтэ тийм хүмүүс хайртай шүү та нарт. Хүн үзээ ядхан чагаа. Гэтэ бид хоёр бол hater. We listen and we judge. За тийм ээ. Надад яг асуулт байна. Ер нь одоо ингээд хөгжим зайлаа ярьж байгаа маань ер нь чиний ингээд хамгийн анх удаа ингээд сонсоод нүрээд яг тийм болчихсон. Хамгийн анх ингээд жоохон байхдаа ч юм уу сонсоод хөгжим гэдгийг ямар гоё юм бэ гэдгийг анхыг юу сонсчихдээ гэж мэдэрчээсэн бэ? Чи юу ч бодож байна? Юу сонссон бол би чинь нэлийн хар багасаа л дуу сонсдог байсан л да. Найзаас одоо бүжгэлдэг байсан юм чинь одоо нэг ямар нэгэн бит ч юм уу ямар нэгэн би чинь анх яасан штэ. Бүр 2 дугаар анги байхдаа сургуулийн нэг бүжин клубанд яваад тэгээд байжсэн чинь ганцаархнаа эрэхтэй байсан байхгүй. Тэгэл явахт ингээл бүжиглэл байдаг ус. Тэгээд тэгэхэд амар K-pop юм амар заадаг байсан. Тэгсэн чинь манай гимнастикийн багш орж ирсэн энэ хүүхдij залууч гэх шиг. Энэ хүүхдij авчигээ тэгээ би гимнастик руу ороод тийм би ч бүр aerobic ч байсан шүү дээ. Агаар дээр хийснээр газар аас унанда. Одоо ч чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Юу ч дээ. Тэгээд гимнастик хийж орчоод бүгдээрээ ингэ гимнастик хийдэг байсан. Тэгчээ жоохон том болоод 4-р ангимд орсон чинь aerobic болоод бүр ингэ сонголт Монголд шагаад тэгээ би ч бүр ховдлоо улсын тэмцээнд хосын төрөлд мөнгөн медальтай тамирчин шүү би. Вау, Монголын гавьд бүжигч аа. Тийм тэгээд гимнастик энэ төр хийдэг байсан чинь манай ээж ирээд би тэр сургууль амар bullied байсан байхгүй. Тэгшээ ээж ирээд наа сургууль чинь чаахгүй явъя өөр тийш угаасаа бид хоёр өөр тийш хорооллоо нүүжсэн болтой энэ байрлуу. Тэгээд сургууль шилжээд тэгсэн чинь нөгөө нэг aerobic энэ төр нь алдагдаад тэгээд хальт ингээд байжсэн чинь манай тэр анги дотроо бас бүжилдэг юмтай байсан. Тэгэл эрэгтэйчүүд нь бүжилдэг. Тэгээ чи бүжилд юм уу? Энэ төр хийжсэн байгаа. Би нууртай гэжтэй бра. Чи хинээс юу асууж байгааг мэдэхгүй л андаа л гэж. Би бүр та яадаг бодвол нэр бүр амар инээдтэй. Хамгийн анхны өдөр ороод ингээл танилцаал хийжсэн чинь нэг дуулга гэж залуу аян хөөр хаашаа ингэж харснаа. Танилцъя дуулга. Тэгснэ од хэлэг гэдгсэн чинь. Чи бүжилдэй мө гэж тэгсэн чи би жоохон лаа. Баргал хөсөж үлрэл жоохон лаа. Тэгээд тэгсэн чи тэр нэг хөөрхөн нэг жоохон Java Walkies гэж яддаг гэсэн шүү дээ. Юм багтай масктай. Тэр миний бүжиг дөрөөж бүжиглдэг. Тэгээл нөгөө ингээл хар малгайтай юу? Тийм хар малгайтай цагаан масктай. Тийм тэд нар ч одоо солигдоод идэм билээ шүү дээ хүмүүс нь. Анхны original-д нь одоо баг хийдтэй 50-тай хүмүүс байгаа юу? 40-д мэдтэй. Тэгээд хэд чинь тэгэл амар их дуу сонсдог байсан. Амар их дуун дээр бүжиглдэг. Тэгэл нөгөө нэг бүжигнийхаа дууг мөг өөрсдөө монтажлал амар хөөрхөн байдаг гэсэн. Тэгэхээр тэгжэл их дуу сонс амар яасан л. Гэтэ ер нь л бол Beyoncé-гийн дуунууд амар их ер нь eye opener байсан ер нь. За Beyoncé-гийн хамгийн дуртай дуу чинь нэг дуу сонгохгүй. Best of the best. Hard to. Гэтэ сүүлийн альбомны дуунууд амар гоё байсан. Гэтэ нэг тийм юунд Blow гэдэг дунд би амар дуртай байсан. Надад тэр ярьсан шүү дээ. Амар hot horny гоё Blow одоо тэгэл одоо blow job-ыг л ярьж байгаа шүү дээ. Манай эгч чинь амар dirty, Beyoncé шиг dirty хүн байхгүй. Тэгээд тэр дууны ингээл клип амар нэг тийм fun тэгээд нэг тийм performance энэ ингээл амар гоё sexy. Тэгэл тэр мөрийг хараад вау өстой гоё дуу. Тэр дууг ингээд сонсонгод ер нь skip-лдэггүй гоё. Тэр яг нөгөө хоёлоо нөгөө Netflix-ийн юу үзсэн шүү дээ Coachella-гийн Homecoming Homecoming. Тэрэн дээр би яг нэг
би зүгээр дээр дууг сонсчихсан байхгүй яг Spotify-аар зүгээр. Тэгсэн чинь нөгөө Who Run the World Girls гэдэг штэ. Тэрнийх нь яг төгсгөлд нь ингээл тас гэл нэг үг хэлээд идэг штэ ингээл. Тэрнийх нь өгнүүд нь маа хүн амар feminist штэ. Тийм тэнгууд яг тэрэн дээр хэлчихсэн өгнүүд нь одоо яг санахгүй байна. Тэгтээ арц ингээд We teach girls how to become юу дүүлээ? Тийм тэр ихтэй өгнүүд нь надад a person who believes in social, political and economic equality of sexes. Тэгснэ feminist гэдэг амар гоё тайлбарлалцсан. Feminist гэхээр заавал ганцхан эмэгтэй хүн биш. Зүгээр ингээд equal sexuality бүх юм дээр байх хэрэгтэй гэдгийг яг тэнийг 5 мөрөл хэлж байгаа ш. Тэрийг би сонсчоод Whoa, энэ албар best of the best. Тэгээд нөгөөнийг одоо сүүлд гарч байгаа Cowboy Carter гэдэг альбом нь ингээл амар том утга учиртай штэ. Тэгээд нөгөөнийг амар олон writerтэй, амар олон referenceтэй битгий нөгөөнийг House Abide бичгэл нөгөөнийг эн тентгийн цаасны нөгөөнийг өгүүлбэрдэг оруулж бичсэн штэ. Яг тэр шиг юм шааж байгаа байхгүй. Зүгээр юм body of art заяа. Тэгэл дуу муу sound mount ингээл цааш ингээл cowboy ингээл одоо cowboy дуунууд энэ төр те дээр үеийн country дуунуудын ингээл reference-үүдийг ашиглаад тэгэл дээр үеийн хүмүүст ингэж одоо ингэж homage одоо ингэж хүндэтгэл үзүүлж тэгж дуу муу хийж байгаа штэ. Тэнгүү тэр болгонд нь credit өгнө. Тэнгүүд ингээ хүмүүс альбомны кредит харангуудаа Beyoncé 31 дуун дээр 30 40 үнийн дуу ашигладаг 30 40 үнээр үг хичүүлдэг үгүй байхгүй юу. Ясам дээр ингээд бүх юм дээр кредит өгдөг. Бүх юм ингээл ганц ингэдэг чимээ нь одоо дээр үеийн дуунаас гаралтай бол тэгэл тэр дуунд ингээл кредит авдаг. Кредит гэдэг юмыг одоо ер нь амар ашигладаг болж эхэлж илээ. Тэгээ би бас нөгөө нэг юмд ингээ кредит өгч сурах хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, хүмүүсийн юмыг ашиглаж байгаа бол тий. За яг би болохоор хүмүүс аль мэддэг бол би cover хийдэг. Cover одоо яг нэг одоо хийгээгүй байна. Хийгээг удаж байна. Тэгээд ингээд хаяа миний ингээ cover моор ингээд янз бүрээр рилний хойно ашигласан байдаг байхгүй юу? Тийм. Ер нь тиймэрхүү юм байдаг. Хүмүүс маа найзууд ингээд чиний cover уу гэдэг ингээд явуулгаа. Миний cover яг би өөрөө бас хүний юмыг coverлаад хийцэн. Гэхдээ би кредит өгч байгаа ш. Тэр хүний л дууг би бичиж байгаа юм чаа. Тэнгүүд ингээ миний тэр дууг ашиглачаад ерөөсөө ингээд кредит өгдгүүл юм байлээ л. Наач их сонирхолтой зүйл биш үү? Жохон сонин санагдсан. Гэтэ яг би үг хэллэг гэхээр би өөрөө бас нэг хүний юм ашиглаж байгаа болохоор чи хүний дуулгаал дуулчаад. Тийм бараг тийм. Тэгээ би тэрнэр юм хэлмээр байна. Гэтэ яг зүгээр ингээд юм хүний юмыг ашиглачаад хүний артыг ашиглачаад хүний зурсан зургийг ашиглачаад кредит өгдөг байх хэрэгтэй guys. Хүний дарсан зургийг бас Facebook cover дээр тавьчаад ядаргаад. Тий, ялангуяа чам дээр ч гэсэн зураг авдаг хүн, бичлэг хийдэг хүн дээр бол тэр хүн чинь ингээд сэтгэлээ зориулаад өөрийнх нь үнцэг, өөнийх нь нүд чихнээс гарсан юмыг ингэж бас яаж болохгүй хаа. Тэгж би бол тэрэн дээр амар. Одоо үед болохоор яг тухайн үед баг байхад чинь ингээд бидний хийсэн юмнууд чинь ингээд амар creative outlet байгаа шүү дээ. Ингээд амар юм labor work байхгүй зүгээр л ингээд гой юм хийхин тулд хийдэг байсан. Тэгээ тэр нь ингээл хүнд ингээл ашигладагчдаг тэнгууд нэг тийм тоодоггүй байсан байж магадгүй. Одоо үед ингээд би бичлэг хийдэг, би ингээд зураг дардаг гоонгууд миний labor багхгүй юу. Одоо ингээд тэр чи яг юм цагийн ажил хийж байгаа шиг л ажиллаад мөнгө өгөөл аваад ингээд яаж байгаа тэнгууд чин тэрийг хулгаагаар юм дээр тавьчихгууд тэр чи яг юм сериосны асуудал болоо авчиж байгаа. Анх тэгэл зураг мураг дардаг энэ тентгийн нөгөө нэг анх ингээл орчин зураг амар дарддаг байсан шүү дээ. Instagram Улаанбаатар гэж солиорч өгдөг байсан шүү дээ. Йоо хаштаг уу. Тий хаашаа тэр шиг ингээл байгаль барилга те хүн амтны зураг мураг дараал тэдрийг ингээд юм дээр хүн амтан cover зураг мураад тавьсан маагууд нэхэн боддог байсан. Дөнгөжлөө өөстө миний зургаад болж ин даа л гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо олонгууд юмаа уулгаалангууд би чинь бараг шүүн цагдаа дууд одоо бараг зурган дээр тамга дарахгүй бол бараг болохгүй. Тэр бас амар лаатай ёо тэр тамга даардаг ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгээ одоо ингээд жишээ нь TikTok дээр ч гэсэн ингээд тоглолтын бичлэг хүмүүс амар олон лайк авсан бичлэгүүд байгаа шүү дээ. Тэрнэр хүмүүс ч өөрсдийнх нь бас ингэж жижигхэн яг нэг хэсэгт нь хүн крополж авч чадахгүй. Тэр чинь одоо нөгөө Монгол тэгээд чинь тэгээд тэр хүн ямар өөрөө тайзнаа гаргаад дуулаад байгаа ш. Яг гэхдээ өөрийнх нь хийсэн гоё бичлэг байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгээд тэр бичлэгээр тэр хүн яах вэ? Тэр бичлэгийг ашиглаад дахиад хүмүүсийг ашиглаад эдит хийгээд өөрөөс лайк аваад байгаа байхгүй ойлгож байна уу? Лайка боллаац л та наа тий. Тийм бараг л одоо юу юм дээр тэрийг Beyoncé мэдчихэж байгаа юу? BTS тэрийг мэдсэн үү? Мэдхгүй л ах та. За тэр ч яах вэ? За тэгээд буцаад нөгөө нэг дуруугаа ороод чиний хамгийн дуртай дуу чи юу юм? Би яг сайн нөгөө яг ирж байхдаа тэрийг бодоо явчихсан байхгүй. Би амар удаан бодсон чинь дуу биш. Би төгөлдрөөр тоглодог байсан. Нэрээ. Вау. Анаа чин жинхэнэ OG artist за. Тэгээ би чин бүр яг жоохон бахта төгөлдрөөр амар дуртай ээж нэг одоо ээж авдаа ингээл би төгөлдрөөр тоглоно. Одоо төгөлдрөөр л явна гэ би бүр донтоод яасан бэ гэсэн чин Debussy гэдэг артистийн Claire de Lune гэдэг төгөлдрөөр тэр cover нэм үү те? Гү. Зүгээр би тэр Claire de Lune оригин юм уу?
Claire de Lune гэдэг чинь амар дээр үе юу штэ. Дээр үе төгөлдрөөрийн тэр хүний артист нь штэ. Тоглосон юм уу? Тийм үү. Дебюсигийн тоглосон ая байхгүй. Окей. Дебюси гэдэг чи одоо манай Моцарт энэ шиг амар алдартай хөгжимч юм байхгүй. Тэр нь бүр том юм уу те? Би харин хин тоглосон юм мэдгүй байна. Дебюси байхгүй. Окей. Тэнгүүтээ төгөлдрөөрийн тэр одоо би анх Дебюсигийн Claire de Lune-ыг анх ингэ яаж аач хэлээд сонссон хэдэр 7 8 дугаар анги ч юм уу жоохон л байсан л та. Би бүр ингээд ямар гоё ая вэ гэж бодчихсон. Тэгээ би бас Сарны сонат одоо Moon сонат гэдэг байгаа штэ. Би тэрийг сонсчвал төгөлдөр орчин ямар гоё юм. Би өөрөө ингэж тоглолдог болол гоё юм байна гэл шууд ээж авраа зөө би төгөлдөр хонд явнаа гэл ээж төрийн хоолнд орж исэн ч хэлээ. Тэгсэн чинь ээж амар хөөрхөн намайг би анх удаага ингээд өөрөөсөө ингээд юм хий гэсэн чи ээж шууд айгүй шууд туртай шууд намайг чирж гараад хүүхдийн ордон руу ороод шууд хүүхдийн ордонд л ороод хамгийн ихэнд таарлцсан багш гээд одоо манай хүүхдийн ордны уушанц гээд багш байдаг. Миний одоо баг 8 жил намайг төгөлдрөөрийг маань зааж өгсөн. Агуу том хүн байдаг. Хүүхдийн ордныхан мэдэндээ гээд тийм уушанц багштай амар их баярлаа. Тэр хүн бас миний хөгжмийн эхлэлийг тавьж өгсөн байхгүй юу. Миний яг чихэнд хөгжим гэдэг юу юм, нот гэдэг юу юм, бит одоо тийм ингээд темпо гэдэг юм юу юм гээл. Тэр агш манай шууд тэр агш цаасаа манай охеста нэр хөгжим тоглох нэг яасан гэсэн чинь шууд тэр агш амар хөөрхөн яг миний тэр нүд нөгөө паша харагдсан юм шиг байгаа. Шууд наав шууд өрөөрөө тэрж аваад шалгалт авч байгаа байхгүй ингээд юугаар сонсголын шалгалт ингээд ширээн дээр ингээд ток. Тэг за чи одоо яг энийг дуурай гээл. Би тэр яг дуурайгаал 3 удаа ингээд хүндрүүлээ гэсэн чинь заа охин чинь хөгжмийн мэдлэгтэй байна. Авъя. Тэг би шууд маргааш жол явна. Надад жол явна. Тэгээ тэр ах тэр амар удаан явсан. Би чинь хүүхдийн ордны хөрөл мөнгө алтан медальтай хүүхд штэ. Оо юу л агийн. Тэмцээнд орж исэн. Тэгээд тэгж байгаа л яг өсвөрнаас эхлээл нэг 12 дугаар ангидаа орох болол би тэр үчиг мэдрэл муутай юм шиг төгөлдрөөр тоглолт байсан. Өдөр шөнө нүддэг бүр. Одоо миний гарнаас нь 2 л хөгжим гарах байх. Имтг одоо бүр тоглохоо болоод амар удацсан. Тэгээд 12 дугаар ангидаа ороод нөгөө хичээлээ төгсөх жоохон анхааралтай одоо ороод төгөлдрөөрөө хайсан. Болоо тийм бас миний анхаарал тэр жоохон шал өөр тийш байл. Ерөөсөө тийм одоо нөгөө ийм ямар хөгжим гэдэг лээ. Одоо төгөлдрөөр иймэрхүү хөгжим сонсгоо болж эхлээд хипхоп болоо те. Ингэдэг болоо. I came асоо те. The praise the Lord гэдэг. Юу Claire de Lune. Юу Debussy, юу Mozart те би тоо bye те. Fury please олсон чи би зүгээр Fury Kanye яалаа ш. If you communicate What does she know about fucking piano болоноос те. Тэгэл тэр үе чинь би уул нь амар гоё ингээд passionтай явж явах үед би яг нөгөө сургуулаа сольжсэн байхгүй. Тэгээ 9 дугаар ангиас солихгүй байж хахад нь аавд амар томрол би одоо ястэ төгөлдрөөр яв намайг хөгжим рүү оруулж өгөх юм уу. Аюу таам заяа. Аюу давраад чи аав хөөе чи ерөөсөө ингэж мэгэж байхгүй тийм даварсан юм байхгүй. Хөгжим рүү чинь угаасаа дүүж дундаасаа ордог сургууль биш ээ тийм байна. Угаасаа тэр чинь нэгдүгээр ангиасаа ордог. Багаас нь ингээд оруулцдаг. Тэгвэл чи одоо ороо яах наа хөгжим чинь чиний хажууд баг гэсэн жинхэнэ мэрэгчлээ гэж хөгжим ч юм уусаа. Чи бол зөвхөн Fury List-гээл тааран заяа. Ямар юмтайгаа Fury List. Тэгээд тэр мэр тэгэл чи явах ах гэх. Гэхдээ манай авчаас өөрөө төгжим тоглолдог, бас гитар тоглолдог, хөгжим ойлгодог. Намайг төгөлдрөөр явахад амар баяртай байсан гэж. Хөө энэ охин чи юм аах ойлгочих. Наа нэнийг одоо болчих гээ. Тэгсэн чи аав яхаа шууд үнэн юм хатуу үнэн хэлсэн надаа. Чи хөгжмөөр явж мөнгө олохгүй гэсэн. Хөгжмөөр чи хэцүү. Чи үнээр ингэж дэлхийд гараад амар хөгжим чин болохгүй юм бол чи дан хөгжмөөр болно. Тэгэж явахгүй чи тэрний гартаа баригдах мэрэгчлээ болсон дээрээ гэд. Шууд drill talk хийгээл би за ойлгосон гэл угсаа хөгжим рүү орох чудлаа болоод тэрний хөгжим багшаар намайг хайлт яваасан юм аа 2 сар. Тэгтээ тэр хүн чинь болохоор мэрэгжлийн ингээд хүүхдийн ордны багш нар чинь яг өөр байгаа шүү дээ. Дуулангаас өөртөг чинь мэрэгжлийн хүн байгаа байхгүй юу? Мэрэгжлийн хөгжим бэлддэг бүр юм хүн байгаа байхгүй юу? Яа яг алуулах гэжсэн амар юм бэлээ ёо. Амар уушсан. Нэр шүү. Юу миний уушин загш магш бүр хажууд ирэгч бол навар аллоо нэр шүү. Би тэгээ тэрнээс жоохон залхсан. Баг нэг Whiplash гэх кино нэг ороолаа. Шууд нааг бараа гэж орж ирээл ингээл баг хурууны чинь өргөлт буруу яасан ингээл загнаа наччих. Би бүр шууд гэдэг. Тэгэл ер нь хөгжмөө хайсан амар харамсдаг. Би төгөлдрөөр хайсанд бол амар харамсдаг. Гэхдээ ямар нэг өдөр яг жоохон амьдрал нэг зэгцрээ гой завтаа болохоор өөрөө төгөлдрөөр аваад гэртээ гоё төгөлдөг болно гэж бодож. Би бас тэгж нөгөө нэг хүүхдийн сонсголын шалгалтанд орж исэн шүү дээ. Манай бас имээ дагуулаад явж исэн. Тэнгүүт би нөгөөдгийг яг л хийж байгаа юм чинь. Бас гайгүй сонсголтой байсан. Тэгэл шалгалт ороод за тэгэл ярилцъя гээл тэгж байгаа имээ бараас юу лээ хүүхдийн дондоос гарч ирэл
За урлагаар мөнгө олохгүй л гэж байгаа ч. Шууд зүгээр яах гэж тийш орсон ясам дээрээ те зүгээр энэ хүүхд юмтай байна юм байна шалгаж ирсэн байлгүй. Мангар биш юм уу? Харин тий. Тэгээд шалгуулсан чи тэгээд за үнэхээр хүүхдээ ордон морд. Би угаасаа тэгэл мөнгө төгрөг нь амар өндөр төлбөртэй байсан баха. Тэгэл угаасаа тухай болцоо энэ төр муусэн тэгэл манай ээж ихч мэгч бөөнөр гадаад явчихсан тэгэл болцсон байсан бах. Гэтэ хөгжим гоё шүү. Тэгээд ер нь одоо би шүү дээ өөрөө хүүхдтэй болохоороо одоо ер нь юм гой юм дугуулна. Одоо гэхдээ ер нь манай үеийнхэн ч бас амар юу болцсон юм шүү дээ. Одоо манай дээдлийн үеийнхэн ч гэсэн хүүхд мөхтэй одоо манай ах нар махнар манай бэр ихчнэр ингээл октод өгөөд ингээл янз бүрийн дугууланд явуулаад ясын хийсэн ингээл те. Ер нь тийм байх ёстой юм байна. Тийм угаасаа. Тийм одоо манай аав ээж одоо хөөрхий тэгэл тэр үед намайг яах гээд байгаа нь ойлгоогүй л юм шиг байгаа чаас. Би ч бас тэр олон ах махтай болохоор тэр олон хүүхдчтэй яах чинь те. Монгол тэгээд угаасаа систем энэ төр нь бас байдаг болохоор хэсэгтүүлтэй тэгэл заавал илүү мөнгө заавал амар их өндөр төлбөртэй. Одоо энд чинь болохоор сургууль болгоно заавал юмд явах хэрэгтэй гэл. Тийм юмд явах хэрэгтэй. Тэгэл хил мэл сурахад ч гэсэн тэгэл 5 6 хэл маргас хөгсөх юм бол сурах боломжтой байдаг болохоор тэгээд тий. Тэг манай монголчууд ч юу н анзаараад тахад айгуу тийм хөгжимчин дуучин хүмүүс шүү дээ. Айгуу дуулах. Их дуулнаа. Юм болгонгууд дуулна ч тий. Тэр мөр нь болохоор монгол хүмүүс амар урлагийн мэдрэмж амар өндөртэй гэж би боддог. Өндөр. Тэгэл тэр уртын дуу муу энэ ч бас галзуу шүү дээ. Хөөми зөөми тий. Тэр аль ёо арай л амар уу. Тэгэд чи ингээд монгол дуу энэ төр ингээд сонсоол ингээд амар ингээд юм шүтэд сонсдог уу? Сонсдог шүү дээ. Гэтэ дээр үеийн дуунуудыг одооны дуунууд ч яах вэ? Яг би тэгэд хаяад ингээд Lemons, Camerton энэ төр ингээд сонсоод ингээд гой сонсдог. Гэтэ нэг тийм байнгын нэг тийм тоглоод идэггүй шүү дээ. Сонсоод идэггүй шүү дээ. Тэгвэл одоо ингээд энд Берлинд ингээд явж байгаа гот чинь араб нэтгэг залуучууд тэдрийг сонсдог. Амар юу те? Амар тэдрийг сонсдог. Тэнгүүд юу ч ойлгосон. Би бүр надаас чи Монгол дуу чинь дуртай юу сонсдог ангууд чинь бараг би Beyoncé гэж. Тэгээд амар сонин санагдаад тийм. Тэгээд тэнгүүд гэтээ одоо яг тэгж бодсны дараа ингээд би Lemons энэ ингээд сонсонгууд чинь настал гоё дуу яашдаг гэж шүү гэл. Үг нэг тийм зүрхэнд орж ойлгоод 100% ойлгож сонсож байгаа болохоор. Вау тий. Тэгэл одоо ингээд энд сургуульд ороод ингээд presentation тавиал нүг өөрийн background юм мараа юм тавих ч юм уу тий ярих мэр болгоод би чи ингээд амар юм гоё historyтэй байгаа байхгүй тий нэг бахан цагаан залуучууд яажууд бол морио хойр зураа яриад нач нүүл тэр чинь ба шокнд орсон. Тэгээ одоо гоё бachelor-ийнхаа ажлыг одоо би удахгүй бичих эхэлж байгаа. Тэрэн дээр гоё Монгол сонголтын бичвэл уг нь гоёлах гэж бодоод ихтэй бас хэцүү хүн сонгочвол тэгээд өөрөө бүр хэцүү байдалд ороод. Чи тэгэл гоё Монгол нэг юмдаа орооглоод ороллоосаа гарч чадахгүй болчихно. Гэтэ угаасаа Монгол culture гэдэг юмыг бас хаяа би жоохон боддtiin. Би яг ингээл удаа ингээд тахтсан Монгол culture-ыг өөрөө алдчихж байгаа юм уу гэж бодчих. Өөрөө өөртөө тийж би яг санаа зовдөг байсан байхгүй юу? Монгол хүн гэдгээрээ одоо Монгол хүний одоо нэг юм чаддаг юм дааш Монгол хүн л чаддаг, Монгол хүн л ингэдэг. Чи морь унчдаг уу? Нэс нэр унчдаг. Би бол унчих юм шиг. Өгсөн эпизодээр ярьсан ш нэг намайг гадаад хүмүүс морьтой хичээлтэй явдаг шүү дээ. Морь унчдаг маа. Битгүй би яг морьноос жоохон айгаад. Битгүй би яг амтан цоогож байгаа айгаад байт юм. Яг дээрээ суучгарыг өөрхийн амт намайг одоо дийлээд байгаа юм уу, дийлэхгүй байгаа юм уу, өөрхийн амт айгаад байт юм. Заа маан дээр суухаар бас амар айд. Би нэг удаа бас нэг морь унуултын нэг тийм resort л очижсэн баггүй маа бүжилдэг crew байхan. Тэгээ би тэгэхэд бөөнөр аим хөөрхөн амир эвслээ бүгдээр морь унаад. Тэгэл яг ингээл бүр ингээл талбаа ингээл хээр талаар ингээл явжсэн чинь хээр талаарангууд морнууд ч өөрсдөө хөөрчт юм байлээ. Тэнгүүч ингээл хөдлөөл эхэлж байгаа гэсэн чи би ингээл эхлээл айжсанаа хүш ерэн давчих юм шиг байл нөгөө идлээ харсан чи яг давхих боломжтой байна. Тэ мороос арайч унгаадгүй юм шиг байгаа маа те. Давхиа наасан шүү дээ. Бүүн түм. Жолсон мөн. Бүр ёо яасан тоодын наадам. Яг тийж жаач. Йоо би бүр огшоо бүр ингээ зүрх мөр амар цоглоод амар ингээл яал ингээл харсан чинь манай хэд ингээл бүрстэй лааж байна. Тэнгүүт за өста бид нар л монголчууд Чингис хаан ингээл удам уран сайхан бүр тэг санагд юм байлээ. Би бүр үнэхээр бүр ингээл ёо амар ингээл огшоол бүрс галзуурсан шүү дээ. Жаламар гэснээс нөгөө би нэг 3 жил Монгол явахгүй байж байгаа. Монгол ингээд явж байгаа. Мятер явж байгаа. Оронгууд чи Монгол дуу яа тэр ямар дуу юм бол нэг айгуу гоё дуу яа. Ёо их орондоо ирж хахтан явж байгаа юм уу? Уйлаа наах уу? Тийм би яг Монголдоо ингээд буусан чи их орондоо ирсэн. Биш юу арайч тэгж хэлээг байна. Арайч ингээд хэлж байгаа ш нэг юм. Welcome home. Монголдоо тавтаа морилж хэлсэн. Тиймэрхүү юм хэлээд би гэсэн чи уйлаа. Тэгэхэд нэг амар гоё дуу яасан юм аа. Тэр дуун гэхдээ одоо дандаа тавьдаг дуу. Тэр ямар аргатай хүм монголчууд нэрээ сэтгэл санаагаа тоглохтаа сайн. Нэрийг юу гэдэг вэ мартчихжээ. Та хэд одоо бичээрээ комментэн дээр юу вэ? Тэр өстэй амар гоё. Их миний мэддэг дуу байл. Хүн болгоо мэддэг. Би нэрээ сайн санахгүй. Гэхдээ ингээд сонсоол бүр ингээд сэтгэл шууд
амар юу болж байгаа юм чи. Найз одоо Монгол яваа метр яваарай за. За. Метрын спонсороос. Би одоо Монгол явбал одоо хөтлөө болох бах та. Тийм шүү дээ амар уйлна. Би чи ээжигээ хараад бүр баг тэр онгоцны бодлоор би чи сүгдэж байгаа юм чи манай. Юу болов вэ? Ээж тэгсэн чи өөрийн амь дагаж уйлаад. Хүн чинь ээжигээ хараад л өстэй. Одоо би Монгол очих болгондоо ээжигээ хараад уйлна. Ээж аавыгаа хараад аав яг ингээд онгоцны бодол надаа аав намайг тосдог. Тэгээ аав онгоцны бодлоор аа түл та уйлж байгаа. Дандаа уйлж байгаа. Тэг хөөрхий сүүлд өнгөрсөн жил одоо тэг хөвшөр тусам хөөрхий минь зөөлрч л байгаа. Тэгээ өнгөрсөн жил наа онгоцны бодол дээр яг дараа нь ажилтал байсан л та. Намайг үлдээчээд за аав нь явлаа аав нь яг гэд миний бодлоор яг намайг уйлахгүй л харахгүй л гэж бодсон юм шиг л. Гэхдээ яг сонирн байгаадсэн юм аа нэг. Тэгэл би ингээл аав тэгээ одоо явах гэдэг юм уу? Тэгэл уйлаад үлдсэн. Тэгээ би одоо явахтаа ч уйлна очихтаа ч уйлна. Тэгээ за дандаа уйлж байгаа юм. Cute. Аав ээж нь хөргөш. За Beyoncé яадаг. Beyoncé харж уйлсан уу нэ? Зөөлжсэн удаа байна уу? Эхний тоглолт үзэхэд уйлсан шүү дээ. Эхний тоглолт цаа чи нөгөө нэг тайзан дээр ингээд Renaissance гэдэг World Tour явж байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд Renaissance чинь ийм одоо ballroom culture те одоо ийм юу ахгүй юу? Одоо ингээд бүгд ингээд ийм сэвэр мөвөртэй metallic мөнгөтэй тийм амар ийм disco тийм альбом гарч байгаа шүү дээ. Тэгээд би ч ингээд ballroom music энэ төр амар дуртай. Тэгэл хүмүүс ер нь тэгж бодсон байхгүй тэр тоглолтоо жинхэнэ шоу шаана гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь Beyoncé болохоор өөрийнхөө World Tour хийгээгүй бараг 7-8 жил болсон байлоо. Бараг 10 жил болсон юм уу. Тэгсэн чинь цаа чи ингээд амар юм тайван шууд юм цэнхэр үүлэн дээр ингээд доороос ингээд гарч ирж байгаа хгүй. Тэгснэ хамгийн дээр үеийн амар алдартай шууд дуугаад болж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс бүр уйлж авч би бүр Dangerous нэ. Тэр чинь хамтлагийн дуу. Danger тийм тэр чинь Destiny's Child юм шүү дээ. Нэр ингэж үгүй. Dangerously in Love гэдэг амар гоё дуу болж байгаа хгүй. Тэгэл ингээд цаа чи нэг тийм ингээд hair blow the fuck down face beat тэгэл ингээд амар гоё даашинцтай тэгэл ингээд гарч ирээл тэр дуугаа дууссан чи боо нэр уйлаад би уйлаад тэгэл амар гоё уйрааж байгаа л цаашаа орж байгаа л жинхэнэ шоу эхэлж байгаа юм чинь тэгэл Renaissance гээл тэнгуү чинь жинхэнэ шоу эхлээл ёо the level of extraness амар мэлээ чи BTS одоо үхтэй чарлж уйлаад микрофон дээр л бити уйлаарай жоох уцаа хол орж уйлаарай Яа тэгтээ бичлэг яг тоглолтын дараа бичлэг үзгүүд дуу сонсогдохгүй юу вэ жонгугийг давч орилчтiin да тэрээр нэг солонгос хэлтэй тийм Яа тэгээд одоо ер нь солонгос K-pop дуунууд чинь нэлээд англи болсон те ер нь глобал болж байгаа western болж эхэлж байгаа. Яа тэрийг одоо зөв буруу тэгсэн чинь одоо сүүлийн BTS-ийн тэгээ сүүлийн альбом нь одоо Ariran гэдэг нэртэй альбом гаргаж байгаа шүү дээ. Тэр чинь амар гоё сонсогдсон шүү. Цаачаа та хэд чинь нөгөө Korea одоо солонгос тэр чинь Ariran гэдэг чинь одоо өөрсдийнх нь бас үндэсний нэг юм байгаа байхгүй. Тэрийгэ байрж авснаа ингээ body to body гэдэг одоо нэг хамтлагийн дуу альбомын дуун дээрээ сүүлд нэг тэр Ariran гэдэг дуу нь явдаг байхгүй. Тэгсэн чинь тэр бол зүгээр глобал одоо юу гэх юм гадагшаа солонгостой хийчихэд гадагшаа ингээд одоо тоорд нэхэлсэн маш тэгсэн чинь тэр гадаадтайгаа тоглолтынх нь нөгөө тэр Ariran хэсэг явсан чинь тэр бүр фанууд амар дуулж байна нөгөө хэсэг. Тэгэл нөгөө гадаадтай амьдардаг солонгос хүмүүс тэр чинь ингээд cultural representation явж байгаа шүү. Тэр чинь амар гоё юм байлээ. Монголоос нэг хүн гарч ирэл тэгэл тоор явуулсан да ухаалч ухаахтай бөөнөр уйлаад. Бөөнөр одоо хүү хамтлагийг л амар тэгж одоо би бас хэсэг амар бодсон шүү. Тэг хүү болвол Coachella дээр тоглоод тэг би бүр вау хүү хамтлаг бол үнэхээр Монголын бахархал болж байна. Ер нь одоо манай одоо дуучид гэхээс илүү бас ингээд Монголын гадагшаа гаргаж байгаа монголцынхан ч байна те. Crazy. You guys are doing your job. Тэгэл image интерн яг Монголоо алдаагүй яг cultural representation өөрсдийн хин гэдэг лого могон ч гэсэн тийм ингээд мэддэг те тийм хүмүүс тийм нэр лого могон тийм Монголц гэдэг нэртэй ч ах шиг тэгснэ ингүү чи ингээд хүмүүс яг ингээд Монгол гингүүд одоо ер нь хүмүүстэй бас юм мэддэг хүмүүстэй ярангууд монголцыг надад буцаад ярьдаг. Монгол хүмүүсийн сайн нэрдэг. Герман хүнээс Монгол гэж асах юм бол бүх хүмүүс монгол хүмүүс дуртай. Бүгд нөө нэг ажилч бүгд хөдөлмөрч хүмүүс тэгэл нөө нэг юм сэргэлэн гүйлгийн ухаан сайтай. Тийм монголчууд ч айгу ухаантай хүмүүс байд юм байна. Ер нь бодоод байхад айгу ухаантай хүмүүжлтэй. Тэгээ тэр одоо нөө нэг Bong Joon-ho гэж амар том найруулагч байгаа шүү дээ. Parasite тэгэл том кинонуудыг Mikey 17 дээр сая сүүл кино байсан. Цааш нөө нэг Oscar очихдоо he can clearly speak English заяа. Цааш нь угаасаа Hollywood production зөндөө удаан ажилласан байгаа шүү дээ. Тэгчээд үгүй. Тайзнаа гарчаа солонгосоор ярина. Тэгээд орчуулагчтай албаар. Тийм. Тэгээд орчуулагч нь тэгснээ бас солонгос. Тийм англи амар англиар. Гэхдээ гол тэр хүн англиар ярил ярина шүү дээ. Тэгэхгүй тийм байхгүй. Тэр чинь яг юм
representation баггүй. Тэр том тайзан дээр солонгосоор ярина гэдэг чинь бүр амар том нэр хүндийн учир одоо тийм асуудал байгаа шүү дээ. Тэгэл тэр мэр юм ухаантай авах хэрэгтэй юм байлээ. Тийм шүү дээ. Одоо тэгтээ би ч гэсэн хоёлаа за ямар нэгэн мэдлэг мөрөөдөөд одоо нэг газар том award авлах би бол шууд монголоор л нэр шүү. Англиар нь ярьчих монголоор ярих л ах. Ер нь бол тэр чинь амар гоё. Дээл мэлээ өмсөн тий. За эдэн мэдээж өмсөн. Минь азаа нөө. 56 минут гинэ хүүе. За хоёул ингээ базаа. Базаа. Тэгээ ер нь тэгээ монгол хүний одоо дээлээ өмсөөлтэй одоо ингээл ийм ямар нэгэн гоё юм очихдоо ч гэсэн дээлтэйгээ хоцолж тий. Одоо сайн нөгөө Чингис хааны кино Netflix дээр хийсэн шүү дээ. Гадаадууд хийсэн. Тийм. Тэр манай монгол Чингис хаан юм уу Марко Поло юм уу? Хоёлаа юм шүү. Марко Поло юм. За ямар ч гэсэн тэрэн дээр ингээ монголч үжигч тоглож моглол. Тийм. Crazy. Тийм стант double-ууд дээр амар их монгол хүмүүс тоглолдог. Тэр бол жинхэнэ галзсан мөлий. Тийм. Амар бяртай, чадтай тий. Хоёлаа жинхэнэ ирээчсэн юунаас юу яриад. Хоёул урлагч ярьлаа дөө. Харин тийм. Юунаас юу л уучраад юусуу очоо яг инстаграмаар ингээд явж байгаа юм шиг л. Би ясаас ихэлсэн монгол руу орсон. Харин тийм. Гэтэ одоо ер нь одоо ингээд бит хоёрын ингээд шоуны шинэ сегмент ер нь season 2-оос ер нь тэгж яриа гэж бодож байна. 7 хоног болгон хоёлаа нэг дуу хэлдэг. Тухайн obsessed байгаа, гой сонсогч байгаа хүмүүс ингээд suggest хиймээр байгаа гой дуунууд. За энэ art. За дуу сая. Тийм нохоо басах нь art тэдний яаж үзье. Чиний энэ 7 хоногийн дүгэл. За миний энэ 7 хоногийн дуу. Song of the week. Би бас арч нэрээ. Би нэлээд олон throwback дуунуудыг сонсож байгаа. Гой артистууд би сүүлд нэг Ray-ийг амар их сонссон. Ray бол үнэхээр сайн артист юм аа. Бурхан минь. Би Сезаг үзэхэд Ray opener байсан байхгүй. Ray бүр хинч байгаагүй байсан. Яг нэг escapism байдгүйсэн. Яасан гэж бананом. All of my time is a bananom. Тэр нь гарцсан амар од байсан. Тэгчээд Ray opener байсан. Би Ray-ийг ямарч амдаар үзээд амтцсан амар адтай. Ray-ийн сүүлийн альбом гоё байсан тэрэндээс. Fields гэдэг дуу байна. Энэ болохоор ингээд өвөөтэйгөө дуу хийсэн дөө. Би сонсон нулимсцээ илгнээд. Найз нулимс ойрхон байна. Өвөө нь дуучдаг хүн байсан байлээ. Тэгчээд ингээд өвөө нь орж ирээд дуулаад гэснээр өвөөгөө нь хэлж байгаа өмнө би ингээд төхөө дунгууд миний дуу хэн дуулна да гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь Ray орж ирснээр би одоо ингээд дуу гээд өхөн хөлтлээ таны дууг би ингээд worship-лж аавна. Би таны дууг л хүмүүс сонсоолно гэж дуулдаг байхгүй. Энэ аамрын гоё юм storyline-тай гоё ингээд message-тэй ийм гоё одоо нэг тийм emotionтэй дуунууд юу нэг гоё. Ямар ч emotional гэхээр заавал уйл галбгүй шүү дээ. Emotion гэхээр ууртай байж болно те. Тэр нөгөө Beyoncé-гийн сэтгэл хөдлөл Don't hurt yourself гэд Jay-Z Beyoncé чийдэлсэн чи амар ууртай чи надад ингэж шахан бол чи ихнэрээ алдсан шүү гэд бүгжин шиддэг гэсэн мэт. Тим ууртай дуу байж болно. Сквол ингээ уйлдэг дуу байж болно. Ер нь emotionтэй дуунууд ч амар гоё. Emotion харуулдаг дуунууд гоё шүү те. Яг цаанаасаа. За чиний дуу. Сайхан нэг мэдээ харсан. Grammy Awards дээр шин nomination Asian category гарч ирсэн. Yes. Тэгээ тийм болохоор BTS-ийн Arirang гэдэг альбом дээр нь Aliens гэдэг нэртэй дуу байгаа. Aliens гэдэг бол одоо юу хайр гэсэн үг шүү дээ. Тэгээ дууныхаа нутг нь болохоор ингээд яасан ингээд do I look funny to you энэ гэж хэлдэг заяа. Тийм. Тэгснэ ингээд одоо солонгосоор нэг үг хэлдэг юм аагаас A to Z гэдгийг солонгосоор хэлж байхгүй A to Z бид нэр ингээд чадцсан. Чадцсан одоо ингээд та бид нар одоо дэлхий дээр гарч дуулчих гэсэн утгатай. Одоо ингээд та нар бидийг ингээд зөндөө гэсэн утгатай үг аахгүй юу? Тэгээ би тэр дуугаа бас Grammy Awards дээр цаадуулчин тоглох үлээ үгүй лөө. Тэрэн дээр тэр дуугаа дуулаасаа гэж бодож байгаа. Тэгсэн чинь яг тэрийг би харчаад яа энэ дуугаа яг ингээд амар яччтэй. Зүгээр ингээд BTS-ийг ямар ч award авахгүй гэж байгаа юм шиг альбаар ингээд Asian category гаргаж ирсэн ээ. Тэрийг угаасаа BTS авах шүү дээ одоо. Beyoncé was album of the year өгөхгүй байж үжсэн. Cowboy Carter album of the year ялсан чинь шууд ахаад sub category гаргаж байгаа юм дараач лээсэн амар. Тийм тэгснэ ингээд yeah we live in that aliens гэлтэй every night every day гэл. За cultural representation манддгаа. Yes. Тэгээ манай Азууд манддгаа. Атавраад мацаа. Монголоо хаяа солонгос хаяа. За чи сүүлийн үгээ хэлэх юм яах юм. Гой хэлдэг үг вэ нөө. Энэ завшааныг ашиглаад юу хичлээ. За бодъё. Урлаг юу лээ. Урлаг хөгжөөсөн шүү дээ. Урлаг хөгжөөсөн маа. Урлаг манддгаа. Тийм тэгээд за энэ завшааны дашаалаад сайхан бүгдээрээ улам их тоглолт үзэх болтугай. Улам гоё артистуудыг яг урдаас нь амьдаар нь харах. Улам их Beyoncé үзэх юмсаа, улам их BTS үзэх юмсаа. Баярлаа.
Сайдэр баг эффект оруулахгүй л явлаа. За энэ дугаарыг үзсэн та бүхэндээ үнэхээр баярлалаа. За ингээ манай Alienation season 1 дууслаа. Бүгдээрээ season 2-оор 2-7 хоногийн дараа уулзцгаая. Тийм бид хоёрын 8 эпизодыг бидэртэй хамтаж бидрийг бас гоё тийм гоё комент бичдэг хүмүүс маш бид хоёр бүх комент уншдаг шүү guys. Тэгээд хараасандаач баярлж гин. Тэгээд би амар гоё өнгөрсөн юм дээр битэрийн 5 биш 6 дахь дээр нөгөө хоёулынх нь уйлдаг эпизод дээр айгүй хүмүүс гоё юм бичсэн байсан. Тэгээд бид хоёрыг бас ингэж үздэг, хайрладаг, бид хоёрын хойно байдаг бүх үзэж эхэлж байгаад баярлаа. Тий үзэж бас эхэлж байгаад баярлаа. Тэгээд энэ бол өнөөдөр төгсгөл биш. Энэ бол зөвхөн эхлэл. За наачи яг явсан шүү. За баярлалаа. Дараагийн эпизодоор уулзцгаая. Битгий гониглаараа guys бид чаднаа. Зуны гоё өнгөрүүлээрэй. Ой байна уу.